хоолны хордлого гэж хорт бодис эсвэл эмээг төрж бичил биетэй агуулсан хоол хүнс хэрэглэснээр үүсэх өвчлөлийг хоолны хордлого гэнэ. Хоолны хордлого нь нэнгийн ба нэнгийн бус химийн гаралтай байдаг. Нэнгийн гэдэг нь түгээмэл тохиолдолд илэрдэг салминион ба эцний бүлгийн сохонцроор үүссэн хордлого юм. Энэ бүлгийн нянга нь ихэвчлэн өвчлсөн амьтны мах махан бүтээгдэхүүн буруу хадгалж боловсруулалт хийсэн чанар байдлаа алдсан өндөг зэрэг төргөн гэмтдэг бүтээгдэхүүн үүснэ. Харин нянгийн бус хордлого гэдэг нь хорт өвөө сортой мөг зарим төрлийн загас химийн бодисоос үүсдэг. Иймэрхүү хүнсний бүтээгдэхүүн буруу хадгалж тээвэрлэл түүнчлэн боловсруулалтын явцад эрүүл ахуйн технологийн горим алдах хувь хүний буруу үйл ажиллагаа зэргээс хамаарч чанар байдлаа алдах гадна орчны нөлөөлөл үйлчлэх нянгийн үржил үүсдэг. Иймэрхүү эрсдэлд өртсөн үндэсний бүтээгдэхүүн нь хоолны хордлого үүснэ.